Шинэ өдрийн мэнд та бүхэн сайхан амарцгаав уу? За хамтдаа үгийнхаа цагийн төлөө залбирцгаая. Агуу гүшт эзэн минь, та үгийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж хамгааж өөрийнхөө ариун сүнсээр дамжуулан үгээ өгч итгэлийн ахан дүүсийг минь итгэлээр нь босгон байгуулж ажлаа хийж алдаршуултугай гэж эзэн Есүс Христийн эрх мэдэлтэй нэрээр санаа нэгдэн гон залбирцгаалаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлээд Матай 13-ын 31-ээс 32 дугаар ишлэлийг хуваалцъя. За гिचийн өр. Би эндээс дуудъя. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зөвлөл хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь хүний авч цэцэрлэгтээ суулгасан гичний өр мэт юм аа. Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахтаа ургамал ногооноос илүү томорч мод болдог тул Тэнгэрийн шууд ирж мөчрүүд дээр нь үүрээ застдаг юм гэлээ. Амен. За жижигхэн өрнөөс агуу том хаанчлал бий болдог тухай зөвлөн хэлсэн. Гичийн өрийн зөвлөл гэдэг энэ сургаалт зөвлөл нь Тэнгэрийн хаанчлалын өсөлт Бурхны ажлын хүчийг бол харуулдаг. Гүн ухаантай ийм сургаалт үг юм аа. Иесус энэ сургаалт зөвлөлөөр Бурхны хаанчлал хэрхэн эхэлдэг, хэрхэн өсдөг тухай тайлбарласан. Гичийн өр бол хамгийн жижигхэн. Гэвч тэр асар том мод болон ургадаг тухай ярьсан. Бурхан ихэнхдээ жижиг зүйлээс агуу зүйлийг бүтээдэг. Тэнгэрийн хаанчлал нь бол жижигхэн эхэлдэгч асар хүчтэйгээр өсдөг юм а гэдгийг энэ сургаалт зөвлөлөөр хэлсэн. За гичийн өр жижигхэн эхлэл 31-р ишлэл гичийн өр нь бүх өрс дундаас хамгийн жижиг гэж байна. Хамгийн жижиг гэж бүр тодорхойлж хэлсэнтэй маш жижиг байна. Тэгээ Тэнгэрийн хаанчил ихэнхдээ бол жижигхэн бай. Нэгэн одоо агуу хүнийг Бурхан өөрийн хүүгээ энэ дэлхий рүү илгээснээр түүний хаанчлал энэ дэлхий дээр эхэлсэн. Өнөөдөр дэлхий даяар Бурхны үг төвөн дарахсаар байна. Тэгээ Бурхны ажил бол үргэлж ийм даруухан эхэлдэг. Тэгээ хүчтэй өсдөг гэдгийг энэ зүйлсээр харуулж байна. Бурхны ажлыг одоо бид нар Библиэс харах юм бол олон зүйлээс бас мэдэж болно. Ноо нэг зав хийсэн тухай бид нар мэддэг. За мөн Авраам нэг хүүтэй байсан. Тэгээ Давид нэг чулуугаар тэр авраг Голиат хүнийг ялсан. Энэ бүгд жижигхэн итгэл, жижигхэн дуулууртай алхам хийснээр Бурхан тэр агуу боломжууд бидэнд өгдгийг харуулж байна. За өсөлт хаанчлалын тэр хүчний тухай. Ургасныхаа дараа хамгийн том ногоо болж мод мэт болдоо гэд 32 дугаар ишлэл хэлсэн. За энэ бол дотоод өсөлт, сүнслэг өсөлт.
Бурхны тэр үгийн хүчийг харуулж байна. Гिचийн үр нэг л хөрсөнд унсан байхад зогсолтгүй ургадаг. Бурхны хаанчилж бас хүний дотор итгэлээр эхэлж амьдралд нөлөө үзүүлээд бусдад хүртэл хүрдгийг зөөрлөн хэлж байна. Бурхны хаанчлал бидний дотор эхэлдэг, гадна талдаа бусдын амьдралд илэрч байдаг. За энд бас шуудын тухай ирсэн. Шууд гэж харж байна. Бусдын амгалан тайвширлыг 32 дугаар ишлэл. Тэнгэрийн шууд ирж мөчр дээр нь үрээ застааг. Мод том боломогц бусад шууд ирж амардаг шиг жинхэнэ итгэлтэй хүн чуулганд тэр нийгэмдээч бусдад найдвар амар тайван халамжийн орон болж идэг. Жинхэнэ чуулган бол бас хүмүүст амгалан тайвширлыг өгдөг газар юм аа гэдгийг бас дурдж болно. За бидний итгэл өсгөд бус хүмүүс биднээс хараат урам зориг итгэл олж авч байдаг. За энэ сургаалт зөвлөлөөс бид нар юу сурч болох вэ гэвэл альва жижигхэн эхлэлийг үл тааж болохгүй маа. Нэгдүгürt Бурхан жижигхэн зүйлд ажилдаг гэдгийг бид эндээс харж байна. Та одоо жижигхэн итгэлтэй байж болох ч Бурхан үүгээрээ бол гайхамшиг бүтээж чадна гэдгийг бас хэлж байна. Хоёрдугаарт өсөлт бол дотоодоос бидний дотор зүрх сэтгэлээс эхэлдэг. Үгийг дотроо, Бурхны үгийг дотроо хадгалж итгэлдээ тижээл өгдөг байхыг сануулж байна. Гуравдугаарт Бурхны хаанчлал бол биднээр дамжуулаад бусдад нөлөөлдөг гэдгийг хэлж байна. Тэгэхээр бидний итгэл бусдын амьдралд сүүдрийг биш амар амгаланг авчирдаг байгээ. Эзэн жинхэнэ эхлэлийг өршөөж агуу зүйл болгож өсгөдөг юм аа. За өнөөдрийн энэ хөө сургаалт зөвлөлийг дүгнэх юм бол жижигхэн тэр гिचийн үрний төдийхөн итгэл жижигхэн мэт санагджээвч Бурхан тэр итгэлийг ашиглан асар том зүйл бүтээж чаддаг гэдгийг харуулж байна. Таны залбирал, таны итгэл, таны үйлс гिचийн үр шиг жижигхэн байж болно. Гэвч тэр үр амьд өсч байгаа л бол Бурхан түүнийг ургуулж өгдөг юм аа. Амен. Тэгээ хамтдаа энэ цагийнхаа төлөө залбирцгаая. Агуу ш эзэн Бурхан минь, та бидний итгэл гिचийн үр мэд байж болох ч таны хүчээр асар их үр жимс гарах болтугай. Бидний зүрх сэтгэлийг та өсөж өржүүлж гайхамшигтай хаанчлалын сайн хөрс болгож бидний амьдралаар дамжуулан бусдад амар амгалан тайвшрал бүгдийг өгөх болтугай гэж эзэн Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Та биднийг эзэн нэвэгэ.